над дээр хандж байгаа бүсгүүчүүд маань ер нь ингээд гэр бүлийн хүчирхийлэлд ингээд өртөөд тэрийгээ ингээд хууль хэлтийн газар хандаж чаддаг. Гар зорохт нь тагин чагнадаг, утсыг нь байнга үздэг, хаана явж байгааг нь байнга шалгадаг. Тухайн хүний ингээд өмчрөгдсөн гарах хэрэггүй эсвэл нөхөр нь ажил хийдэг. Тэгээд эхнэр нь гэртээ хүүхдүүдэд хараа сууж идэг. Би хинч биш гэдэг мэдрэмжийг төрүүлээд ирэхлээр гомдол, цөхрөл, босод зүйлүүд бий болж энэ жижигхэн зөрчлөөс цаашдын эрүүгийн гэмт хэрэгүүд үүсэж байгаа. 14-5 жил ороогийн зам үйлээр амьдарч байхад дандаа гэр бүл хүчирхийллийн тал дээр бүсгүүчүүдтэйгээ ингэж ярилцж ийсэн. Хүний биеийг нь биш, хүний амьдралыг нь гавлцдаг энэ хэцүү зүйлүүд бол хүний амьдралд байгаа. Би нийгэмд болж байгаа бүсгүүчүүдтэй тулгамдж байгаа асуудлыг бас хуулийн хүрээнд бас магадгүй таны эрх зөрчилж байгаа бол хуулиндаа ийм арга хэмжээ авдсан шүү гэдэг үднээс таны одоо энэ хуулийн бас үнэтэй зөвлөмж зөвлөгөөг олон нийтэд бас чааштай би хүргэж явна. За одоогийн та бүхэндээ өмнө дуулгаж ирсэн өмгөөлөгчтэйгээ чааштай булнан тэмдэглэлээр та бүхэндээ хуулийн хүрээнд одоо гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүмүүс ямар арга хэмжээ авдгийг, чаашлаад тэтгэмжээ төлөхгүй байгаа хүмүүст хуулиндаа ямар хэмжээ арга хэмжээ авдгийг. За тэгээ над дээр ирж байгаа хүмүүсийн ер нь бол хандж байгаа байр байдал нь дандаа гэр бүлийн хүчирхийлэл болон нэг талаараа гэр бүлтэй холбоотой, за хүүхдийн тэтгэмжтэй холбоотой асуудал болон өөр бас асуудлаар зорж орж ирдэг. Тийм учраас чааштай та бүхэндээ өмгөөлөгчтэй булган тэмдэглэлээс хүргэж авах болно. Бидэнтэй хамтарч чааштай ажиллахаар болсон танд маш их баярлалаа. Тэгээд одоо би танаас нэг зүйлийг бас асууж тодруулах гэдэг. Одоо өнөөдөр Монголын нийгэмд гэр бүлийн одоо салалт маш их байдаг болсон. Гэр бүлийн салалтаас болоод үр хүүхдийнхаа тэтгэмжийг төлдөггүй маш олон хүмүүс байгаа. Тэгэхээр хуулиндаа гэр бүлийн тэтгэмжийг яаж хуульчилсан? За тэгээд дунджаар ер нь гэр бүлийн одоо тэтгэмжийг одоо яаж үнэлдгийг тэр тухай та одоо манай одоо нийт одоо дагагч одоо үзэж байгаа хүмүүстээс зориулаад хуулийн талаас нь бас та нэг хэлээд өгөө. За практикт бол хоёр тохиолдол байгаа. Мөнгөтэй мөртлөө төлдөггүй, эсвэл мөнгөгүй мөртлөө төлдөггүй. Мөн хүүхдийн тэтгэлэгтэй холбоотой хүүхдийн тэтгэлгийг төлөхлөөр нөгөө хүндээ төлж байгаа юм шиг ойлголтыг өгдөг. Би энэ хүнд мөнгө төлөхгүй гэдэг. Эцсийн дүндээ тэр хүнд төлөөд байгаа биш, хүүхдэд нь мөнгө төлөх. Хүүхдийн гэр бүлийн өөр өөрийн хэрэгцээнийх нь мөнгөийг төлөх асуудал яригддаг учраас энэ нэг зүйлийг хүмүүс ойлгодоггүй. Гэр бүлийн маргааныг өс онцон болгож нөгөө хүнийхээ одоо чадах гэж байна гэдэг, надгүйгээр энэ зүйлийг бүтээж байна гэдэг, бүтээж чадахгүй гэдэг ойлголтыг мэдрүүлэхийн тулд хүүхдийн тэтгэлгийг төлөхгүйгээр санаатаагаар хойшлуулдаг зүйлүүд байгаа. Одоо тэгэхээр эхний нөхөр хоёр салахад хоорондын маргаанаас үүдэлтэй одоо бараг тэтгэмж төлөвл чи бараг хэрэглээндээ зарцуулна гэдэг янзаар хандж ийн гэсэн үг шүү дээ. Шууд ойлгоход тий. За тэгэхээр ер нь бол одоо гэр бүл ингээд салаад дунд нь үр хүүхэд нь хохироод үлдэж чинь тэтгэмжийг ер нь Монгол улсын хэмжээнд ер нь дунджаар ер нь хэдэн төгрөг авцаа яаж тэтгэмж тогтоодгийг. За тэтгэмжийг амжиргааны баталгаажих тухайн бүс нутгийн амжиргааны баталгаажих доод түвшингээр тогтоож байгаа. Монгол улсад өнөөдөр Улаанбаатар хот болон бүс нутгуудад тогтоож байгаа амжиргааны баталгаажих доод түвшинг нэгээс 11 нас хүртэл бол амжиргааны баталгаажих доод түвшингийн 50%-аар 11-ээс 16 нас хүртэл 50%, 16-аас 18 нас хүрж байгаа бол 100%-аар тэтгэлийн хэмжээг тогтоож байгаа. Одоо ингээд тэтгэмжээ ингээд шийдвэр нь ингээд гарчаад идэг. Тэгсэн чи одоо ингээд харьяа нь ингээд тодорхой бус. Тэгээ нөгөө нэг хууль шүүхийн одоо арга хэмжээ авах гээд байдаг. Харьяа тодорхой бус учраас тэтгэмжээ авч чадахгүй олон хүмүүс байна. Тэрэн дээр одоо ямар арга хэмжээ авдیں۔ За хүүхдийн тэтгэлгийг тогтоолоход шүүхэд нэхэмжлэг гаргаж шүүхийн шийдвэрлүүлж байгаа. За шүүхээр шийдвэрлүүлсэн нэгэнт хэрэгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага албатан гүйцэтгэх хуудас захирамжийн дагуу гүйцэтгэж байгаа. За тухайн этгээд маань хуулийн энэ дагуу эцэг их байх үүргээсээ чөлөөлөгддөггүй. Гагцгүй шүүхээс шүүхийн гэр бүл зоцолж тухайн эхнэр нөхрийг гэр бүлээс нь салгаж байгаа болохоос хүүхдийн эцэг их байх хэрэгээс нь салгаагүй. Энэ бол насан турш хүүхд байх үүрэгт нь эцэг их нь тэжээнд итгэх үүрэгтэй.
За энэ тийжээд идэх үүргээс шүүхийн шийдвэр гарсны дараа хаана байгаагаас нь мэдэгддэггүй, уцаа сольдог, ажлын газар сольдог, эсвэл мөнгө төгрөгтэй байдаг. Сүүлийн нэг жишээ байна. Тухайн хүн бизнес эрхэлдэг, мөнгөтэй, хэд хэдэн машинтай, хэд хэдэн амралтын газартай. Тэгээ шүүхийн шийдвэр дээр очихлоор нөгөө хүн маань өөрөө шүүхийн шийдвэр дээр тайлбар өгөхдөө би ажилгүй гэдэг. Тэгээ ажилгүйгээд нөгөө хүний чинь дансыг нь аваад өглөөр үзэхлээр нөгөө яг албан ёсны нийгмийн даатгалын шимтгэл төлдөг цалин байхгүй. Учираас нөгөө хүн жоорлоггүй гэж үзээд байдаг. Тэгээ хаана байгаагаа хэлдэггүй. Эсвэл хаана байгаагаа гэхлээр нэг зүгээр нэг хоосон газар аваачаад үзүүлчихдэг. Ийм тохиолдлууд байгаа. Одоо ингээд над дээр ингээд ирж байгаа хүмүүсээс гэр бүл салаад тэтгэмжээ төлөхгүй, тэгээ төлөхгүй болохоор ингээд хайцсан гэсэн хүмүүс байгаад идэв байхгүй. Тэгэхээр ер нь бол эцэг их салахад тухайн хүүхдээ бол мэдээж эцэг их нь бол өөрөг хариуцлагыг өөрөх ёстой. Тэгээ тэр хуулиас тогтоож байгаа дамжиргааны төвшнгөөр одоо ингээд нэг тэтгэмжийг одоо ингээд тогтоочж штэ. Тэгэхээр одоо Монгол улсын хэмжээнд одоо энэ бүх юмны үн өссөн. Гэтэл ингээд авж байгаа тэтгэмж нь хаанаач хүрэхгүй ийм тал байд штэ. Тэгэхээр тэтгэмжээс гадна өөр одоо тухайн амьдарч ирсэн ирийн маяг хөрөнгөө хувааж авах тийм тал байх уу юу? Сурж боловсруулж байгаа. Сурж боловсруулах тухайн хүүхэд цэцэрлэг сургууль сурах юм бол тухайн сургуулийн төлбөрийн 50%-ийг нь хэмжлийн үнийн дүнгээр нь төлсөн байвал буцаагаад хэмжлийн шаардлагаар авч болж байгаа. Хүүхдийн тэтгэлэгтэй холбоотой бас нэг саяхан нэг том жишээ байгаа. Өвийн маргаан байгаа. За. Яасан гэдгсэн гэр бүл саллаа. Салаад нэгэн дээр нь үлдсэн. Тэр хүн өөд болсон. Асран хамгаалагч нь хамаатных нь ах нь болсон. Өвийн асуудал шийдэгдэхэд нөгөө нэлийн их хөрөнгийн асуудал үүссэн. Ингээ хөрөнгийн асуудлаа шийдвэрлэх гээд нөгөө хүүхдүүд чинь 5 настай, 7 настай. Тэгээ тэр хүүхдүүд одоо насан турш төхөд ирээд уулзж байгаа юм л да. Ийм байсан байна гэд. Тэгэхээр насан туршгүй хүүхдийн өвийг асран хамгаалагч нь өөрөө өмнөөс нь өвөөс нь татгалзуулаад өөрөө өвийг авчихсан ийм асуудлууд бас байдаг. Хүчирхийлэлд ингээд өртөж байгаа бүсгүүчүүд маань одоо ингээд над дээр хандж байгаа хүмүүс тэгдэг л дээ. Манай нөхөр ингээд нилээн ингээд төрийн өндөр албан тушаалтай эсвэл өөрөө хууль хүчний байгууллагад ажилладаг. Тэгээд ингээд намайг ингээд хүчирхийлж гар хүрдэг гэж байгаа. За тэгэнгүүтээ ингээд алдар нэр хүндийг бодоод хуулийн байгууллагад хандаж чаддгүй гэдэг хүчирхийлэлд өртөд яваад идэг. Тэгээ бүр аргаа бараад одоо ингээд надад хандаж орж ирдэг байхгүй. Тэгэхээр энэ гэр бүлийн хүчирхийлэл чинь одоо ил бөгөөд одоо талдтай нэг айлын өшгөний зам одоо тийм маш олон хүчирхийлэлд өртөж байгаас бүсгүүчүүд байна. Тэгэхээр энэ зүйлэн дээр хуулиндаа тийм хүчирхийлэл чинь бас биеийн хилэмжээр үйлдэж гин, сэтгэл санаанд нь нөлөөлж гин, нөгөө тал дээр бие эрэхтэнд нь хохирол учруулж гин тань чинь олон янзээр үйлдэгдэж байгаа шүү дээ. Тэгээ эсвэл ингээд өдөр болго орж иж архитаар согтуурхаж тэ гэр орондоо ингэж одоо бидний хөргөж зодохгүй ч гэсэн шүн амар амгалан 50 амраадаггүй үр хөвгтэй айлгаж ичээдэг ийм дарамтанд байгаа бүсгүүчүүд бас байгаад идэг. Тэгэхээр ийм бүсгүүчүүд маань хуулийн хүрээндээ яах ёстой? Хуулиндаа хандаа явж исэн дээр одоо хуулиндаа яаж хуульчилсан байдгийг. Саяхан надаас нэг хүн зөвлөгөө авч байгаа. За. Нөхөр маань ажил хийдэг. Би ажил хүүхдүүдэд хардаг гэдэг. Ингээ олон жилийн хугацаа өнгөрсөн нөхөр гар зороход нь тагн чагнадаг. Уцыг нь байнга үздэг, хаана явж байгааг нь байнга шалгадаг. Ингээд сэтгэл санааны дарамтанд очруулаад тэгээ гар хүрдгүү гэхлээр гар хүрдгүү гэж. Тэгэхээр хүн нөхрөөгөө гар хүрхгүй болохоор нь хүчирхийлэхгүй байна гэдэг зөрчлөө хүлээн зөвшөөрч гисэн. Тэгэхээр нөгөө сэтгэл санааны уулан эд хөрөнгийн бусад хохирлыг өчлөөлөд байгаа энэ нөхцлүүдэд хүлээн зөвшөөрөөд ирдэг. Тэгээ энийг хүлээн зөвшөөрж байгаа мэт боловч олон жилийн турш энэ би хинч биш гэдэг мэдрэмжийг төрүүлээд ирэхлээр гомдол, цөхрөл, бусад зүйлүүд бий болж энэ жижигхэн зөрчлөөс цаашдын эрүүгийн гэмт хэрэгүүд үүсэж байгаа. Тэгээ хүний энэ амьдралыг энэ хүний биеийг нь биш хүний амьдралыг нь гавлдчихдаг энэ хэцүү зүйлүүд бол хүний амьдрал бол байгаа. Тэгээ энэ зөрчил бол анханасаа шууд бий болчдөг. Нэг удаагийн уур дараагийн архиталт бусад зүйлээс болж энэ зөрчлүүд үүсэж улмаар гэмт хэрэг гарах сум үүсгэр болж байгаа. Энийг бол зөрчлийг тэр дөрөв мэдэгдэж шийдвэрлэж байх хэрэгтэй.
Хүмүүс бол энэ гэр бүлийн дотоод асуудал гэдээ яваад байдаг. Гэр бүлийн дотоод асуудал ч гэсэндээ энэ гэр бүл бол бусдын одоо нэг хүний өмч биш. Гэр бүл боллоо гэд хүний эрх зургийг багхгүй болчдөг. Энэ хүн өөрийн эрхтэй байдаг. Энэ эрхийг бол хүмүүс бас хүндэтгэж ойлгодгүй. Нэг хүний өмч юм шигээр харьцдагаас болж энэ гэр бүлийн бас гэмт хэрэг үүсээд байгаа болов уу гэж боддог. Над дээр хандж байгаа бүсгүүчүүд маань ер нь ингээд гэр бүлийн хүчирхийлэлд ингээд өртөөд тэрийгээ ингээд хууль хяналтын газар хандаж чаддггүй. Алдар нэр хүндийнүүдээ дөр хүүхдээ бодоод ингээд нөгөө хүчирхийлэл маань даамжирсаар хагаад одоо ингээд нөгөө биеийн хилэмжээр гаргадаг байсан үйлдэл маань сүүлдээ гар өрдөг болно, зоддог болно. Тэгэхээр ингээд энэ бол хартаа хүний бас үйлдэлүүд байдаг шүү дээ. Тухайн хүнийг ингээд өмчлцэн, өмчрөгдсөн, гарах шихгүй эсвэл нөхөр нь ажил хийдэг. Тэгээд эхнэр нь гэртээ хүүхдүүдэд хараа сууж идэг. Тэгэхээр ямар нэгэн санхүүгийн эрх чөлөө авахгүй яг тэр хүний одоо гарч орох нь хүртэл тэр хүний хараа хяналтанд байдаг. Одоо найз нөхдөжгүй болцсон маш олон бүсгүүчүүд байдаг шүү дээ. Тэгэхээр энэ бол хүний эрхийг зөрчиж байгаа маш том асуудал шүү дээ. Нэр юм хоёр талынхаа одоо байр байдлыг хүндэтгдэг байх хэвээр. Гэтэл нөгөө залуу маань бол дуртай үедээ гардаг. Дуртай үедээ гоногоор явдаг. Эсвэл ингээ орж ирээд зодохгүй ч гэсэн шөнө өрөө унтуулахгүй ингээл амар амгалан 50 байр байдлыг алдагдуулдаг, өөр хүүхдээ айлгаж хичээдэг. За тэгээд нөгөө байр байдал маань даамжирсаар хагаад гар хүрдэггүй маань гар хүрдэг болчдөг. Тэгэхээр энэ асуудал дээр ингээд бүсгүүчүүд маань бол хуулийнхаа дагуу одоо мэдээж хуулийнхаа газар хандж явах нь зөв гэж миний зүгээс боддог. Тэгэхээр тэр чинь хуулийн байгууллага дээр анх удаа бүртгэгдэж जैन, давтан гэж бүртгэгдэж जैन. Нөгөө тал дээр одоо тийм ээ давтангийн хүндрээд ирэхээр хуулиндаа яг ямар арга хэмжээ авах вэ? Гэр бүлийн хүчирхийлэл. За, практикт гомдол гаргуул бүр дордно гэж хүмүүс айдаг. Үнэн дээр нөгөө олон хохирогч хүчирхийллээс биш. Энэ дараа нь болох өс өнзөнгөөс айдаг. Энэ өс өнзөнгөөс айж маш олон хүн хүчирхийллийг нуун дарагдуулж явж байгаа. Тэгэхээр энэ хүчирхийллийг нуун дарагдуулахгүйгээр тухай бүр эрхэн зөрчигдсөн бол холбогдох цагдаагийн байгууллагууд гомдол гаргаж явах шаардлагатай. Зөрчлийг 2 мөн түүнээс 3-аас дээш болох юм бол зөрчлийн асуудал эрүүгийн хэрэг болон хөндөж явдаг. Эрүүгийн хэрэг үүсэх юм бол энэ хорих ялтаач зүйл анги орж байгаа. Ийм учраас энэ зөрчил даамжрах тусам зөрчлийг өнгөрөх тусам эрүүгийн гэмт хэрэг болох магадлал өндөрсөж энэ болдгийн байна гэдгийг ойлголтыг хүмүүст өгөөд байдаг. Энэ сонзонгийн асуудал эргээд гарч ирээд намайг зодчих болов, эргээд намайг алчих болов гэдэг айц байдаг. Энийг бол тухай бүрдний шийдвэрлэж байвал үн зүйтэй санагддаг. Би бол өөрөө ингээ маш олон хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд, бүсгүүчүүдтэйгээс уулзж исэн учраас одоо над дээр маш их хүмүүс хандаж ирдэ штэ. Тэгэхээр одоо хуулийн бас мэдлэг байдаггүй. Тухайн иргэд маань. Тэгэхээр ингээд өргөдөл гомдол өгчих юм бол за өөр хүүхдээ бодоод нэг удаа уучлчээ, өнгөрөөчээ бас нөхрөө бас цагдаа сэргийлэхэд өгөө яах вэ гэд гомдлоо буцаагаад эргүүлээд татчихдаг. За гэтэл нөгөөх маань гомдлохгүйгээд өргөдлөө буцаагаад авдаг. Дараа нөгөөх нь одоо нэг гар хүрсэн бол ингээл гар хүрээд идэг хүмүүс байдэн штэ. Тэгэж даамжирж явж байгаа л амьдралынхаа тэн хагас 15-20 жилийг тэр эр хүний төлөө зориулж хамт амьдарч нэг биеэ 2-3 хуваасан бүсгүүчүүд маань эцсийн зам мөр дээр нөгөө нөхрүүд нь хаяа явчихдаг. Тэгээд нөөр хүүхдээ 2-3 хүүхдээ тэврээд үлддэг. Үүрэг хариуцлагаа үүрдгүү, тэтгэмжээс зугтдаг. Одоо ухамсараараа чинь хүүхдийнхаа тэтгэмжийг төлөө явдаггүй. Эсвэл ингээд нэг газар ингээд ажилд орохороо одоо өөр хүний дансаар цалингаа аваад яваад идэг. Тэгэхээр миний зүгээс бол албан байгууллагууд маань одоо тухайн хүнд одоо цалин олгож байгаа бол яг өөрийнх нь үндсэн дансаар цалингийг олгодог байлг зүгээр гэж би харддаг. Тэгэхээр энэ тэтгэмжээс зугтж байгаа энэ бас одоо хүүхдийн тэтгэмж тогтоолгож зутаа яваад байгаа залуучууд бол ер нь бол нэгдсэн журмаар одоо энэ одоо хэрвээ ингээд оршин суух хаяг нь тодорхойгүй одоо өөрийнх нь дансанд нь ингээд мөнгө авахгүй ингээд яваад ивэл хуулиндаа бас яах вэ? Ямар арга хэмжээ авах юм? Тэгэхээр одоо данснаас нь албан ёсоор таталт хийдэг юм уу? Одоо жишээлбэл 6-7 сар 1 жил 2-3 жил тэтгэмжээ төлөөгүй залуучуудад яг хуулиндаа яг арга хэмжээ авдаг нь яг ямар одоо байдлаар авдаг юм? Түрүүний эхний асуулт нь гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой. Гэр бүлийн хүчирхийллийн хамгийн одоо хэцүү үеийн заримдаа зодуулж явахтай биш. Яг гэр бүл салах үедээ үүсдэг. Гэр бүл салах үед хоёр тал
би үнэн гэж хоёр тал шүүхтэр очдог. Энэ бол миний өнцөг, энэ миний өнцөг байсан. Нөхрийн өнцөг байсан гэж хоёр талаас бол шүүхтэр маргадаг. Тэгээ шүүх аль үнэн тэнцэлж шүүхээ шийдвэр гаргадаг гэж бодож байна. Шүүх нотлогдсон үнэн гэж шүүх дүгндэг. Учраас нэг одоо баримт нотлохотой юм дээр үндэслэж шүүх шийдвэрийг гаргадаг. Тэгэхээр сая гэр бүлийн хүчирхийлэл гэдэг зүйл нотлогдсон уу? Та энэ эрхээ хамгаалсан уу? гэдэг гэр бүл салахад бас нөлөө үзүүлдэг шүү. Тэгэхээр ер нь бол ингэж үсгэх нь шүү дээ. Одоо шүүх бол мэдээж одоо тодорхой хэмжээнд одоо цагдаа төрөлд гомдол гаргалаа гэн прокурор шүүх рүү очин тий шүүх бол баримт нотлохотой юм дээр үндэслэж тулгуурлаж ямар нэгэн шийдвэрийг гаргадаг тий. Тэгэхээр зарим өсгүүчүүд маань шүүхтэр очиод би олон удаа энэ хүчирхийлэлд өртөжсэн. Намайг олон удаа ингэж дарамтлалтай байсан 15 20 жил би дарамтлуулсан гэд яриад идэг. Тэгэхэд нөгөө гарт нь яригдах нотлохоо байхгүй. Баримт нотлохоо байхгүй. Өмнө цагдаагийн байгууллагад хандчихсэн түүх байхгүйгээр нөгөө өсгүүчүүд манд хохирдог. Тэгэхээр эрхээ амьдарч явах хугацаанд эрхэн зөрчигдж л байгаа бүсгүүчүүд маань тодорхой хэмжээнд хуулийн байгууллагад бүртгэлтэй байх хэрэгтэй гэж миний зүгээс би харддаг. Тэрнээсээ болоо шүүхийн байгууллага дээр очиад нөгөө нотлохоогүйгээр буруутна. За тэгээл нөгөө тэтгэмжээс бас бултах одоо гэр бүлийн хүчирхийллийн одоо зүйл ангид өөр дээр нь ингээд тусахгүй гэдэг үүднээс бас нэг хуулийн нэг цорхоогоор гарч ирээд байгаа залуучууд байдаг болов гэж боддог байхгүй. Тэгэхээр нэг олон жил нөгөө одоо би чинь бараг 14 5 жил бараг бүгийн зангуулаар амьдарч байхад дандаа гэр бүл хүчирхийллийн тал дээр бүсгүүчүүдтэйгээ ингэж ярилцж ийсэн. Бас ингээд тулж одоо би чинь одоо яг л хүний сэтгэл зүрх өнгөж яг бүх хүн дээр ирж бүх дотоод сэтгэлд байгаа бүх юмаа яриад уйлдаг. Тэгэхээр цагдаагийн байгууллагад очиод би хэлээд иж чадахгүй зүйлээ энд би ингээд танд ингээд нэг ярьж байна гэд ийм зүйлүүд ярьдаг учраас би нийгэмд болж байгаа бүсгүүчүүдтэй тулгамдж байгаа асуудлыг бас хуулийн хүрээнд бас магадгүй таны эрх зөрчигдөж байгаа бол хуулиндаа ийм арга хэмжээ авдээ шүү гэдэг үднээс таны одоо энэ хуулийн бас үнэтэй зөвлөмж зөвлөгөөг олон нийтэд бас чааштай би хүргэж явна. Тэгэхээр одоо та бол яг одоо ингээд миний ярьсан зүйлүүдээс базаад одоо яг нэг ингээд үндэслэлд дүгнээд одоо хэлэх зүйл өсгүүчүүдтэй. За гэр бүлийн маргаан дээр шүүхт хүмүүс маргадаг, байр булаацалддаг, мөнгө булаацалддаг, хүүхдээ булаацалддаг маш олон зүйлүүд байдаг. Тэгээ шүүхээс гарч ирээд шийдвэр гарсны дараа олон хүмүүс хэлж исэн. Тухайн үед ярилцсан бол, тухайн үед хэлэлцсэн бол, тухайн үед уурлаагүй байсан бол гэж маш их олон харамсдаг. Энэ гэр бүлийн хүчирхийлэл, гэр бүлийн асуудлаас шалтгаалж гэр бүл саллаа гэхэд 15 жил, 20 жил амьдарсан эмэгтэй эрэгтэй хүмүүсийн цаг хугацаа тэр гоо сайхан бүх зүйл алдагддаг. Дахиад энэ хүүхдүүдээ ганцаараа өсгөх, олон хүүхдүүдээ нэг хүүхдээ хамаагүй хүүхэд бол хүүхдүүдээ өсгөх, цаашлаад ажил хийх маш олон зүйлүүд бий болдог. Тэгээ гэр бүлийн хүчирхийлэл гэдэг бол нэг айлын асуудал биш. Нийгмийн асуудал байдаг. Хамгийн гол зүйл нь хүүхдийн ирээдүйн асуудал байдаг. Энэ хүүхдийн гэр бүлийн хүчирхийллээс хамгийн их хохирж байгаа зүйл нь чимээгүй хүүхэд байдаг. Тэгээ энэ хүүхдийн эрхийг хэн хамгаалж хүүхдийн эрхийг зөрчигдсөн тохиолдолд яг гэр бүлийн маргаан үүсгэхэд хоорондоо гэр бүлийн дундын эд хөрөнгөө булаацалдаж явдгаас илүүтэй хүүхдээ сонсдог гэр бүлүүд ховрхон байна. Энэ дээр анхаараач. Хүүхдэд бол ирээдүйн нийгмийн хөгжил, хүүхд бол ирээдүйн шүү гэдгийг хэлмээр байна. За тэгэхээр миний зүгээс л би ингэж хардیں۔ Одоо ингээд хүүхдийн эрх зөрчигдөж гин гэж ярьдэн штэ. Тэгэхээр энэ бол хууль талаас бас байна. Нөгөө тал дээр эцэг их нь өөрсдөө хүүхдийн эрхийг зөрчдөг гэж би хардаг. Хүүхдээ нэг сонсдгоо эцэг их хоёр хоорондоо нийлэмжгүй тарамж болохоор шууд сална гэдэг шийдвэрийг гаргадаг. Тэр дундаас төрсэн байгаа үр хүүхдийнхаа амьдрах орчин, сурж боловсрох чаашдын зам мөрийг боддгоо өөрөөсдийнхөө одоо ингээд сэтгэл зүйн хөөрлөөр уур бухимдлаа дарж чадахгүй өөрсдөө ухамсар дорой байрлалаас үүсээд нөгөө залуучууд маань би орог чамаас сална нэрнэ гэдэг шийдвэрийг айгүй хурдан түргэн гаргаж одоо нөгөө дундаас төрсөн үр хүүхдэд бодохгүй айгүй төргөн алхам хийгээд алддаг маш олон залуучууд байдаг. Ганцхан би нэмэгтэйчүүд ирэх гэж ярихаас илүүтэй
бас ирчүүдийн маань эрх зөрчигддөг. Би бол тэр талыг бас маш их хардаг. Ямар нэг юм аливаа нэг юм зүйл чи хоёр талтай байх хэрэгтэй. Тэгэхээр ирчүүдийн эрх одоо магадгүй одоо та ингээд одоо 10 хэдэн жил одоо эрхэм болгон эрүүгээр одоо ингээд олон одоо өмгөөл хийж хахад ирчүүд маань бас яаж хохирж гин яг шүүхтээр гарч ирээд ирчүүд маань ер нь ямар дуу хоолой хэлж одоо салах үед яг юу гэж одоо ямар одоо танд ингээ бодит кейсийг бас ярих зүйл байна уу? За ирчүүдийн хувьд саяхан нэг аав надаас ирээд нэлээд гомдонгоо уурлангуй байдлаар ирээд зөвлөгөө авлаа. Гэр бүлээ салаад 4 жил болж байгаа. Тухайн үед салах үед хүүхэд нь 5 настай байсан. Салснаас хойш ээж нь хүүхдтэйгээ уулзуулаагүй, ар гэрийнх нь уулзуулаагүй. Тэгээ одоо хүүхэд 9 настай болсон. Тэгээ хүүхдтэйгээ сая тааралдаа дуулсан чинь өөдөөс нь энэ хэн бэ гэж асуусан. Тэгэхээр хүүхдийг автаа нь уулзуулахгүй байх гэдэг бол гэр бүл салаад хүүхдээ алдах гэдэг бол өдрөөр уулзаагүй хугацаагаар хүүхдээ алдаж байдаг. Тийм учраас энэ эмэгтэйчүүд эрэгтэйчүүд гэлтгүү нэгэнт саллаад шүүхийн шийдвэр гарсан бол та хоёрын эхнэр нөхөр байх эрхийг л салгасан болохоос биш эцэг их байх эрхээс нь салгаагүй үр хүүхдтэй нь уулзуулж байх ёстой. Энэ эрхийг бол битгий зөвшөөрчээ гэж хүсэж байна. Одоо тэгээд уулзуулахгүй байгаа эмэгтэйчүүд байлаа шүү дээ. Тэр эмэгтэйчүүдэд одоо хуулиндаа яг ямар арга хэмжээ авдаг. Одоо шүүхэд магадгүй одоо шийдвэр нь гарчаад байхад хуулиндаа одоо сард хэдэн удаа уулзуул гэхэд заачаад авт чинь нөгөө хүүхэн маань бүсгүн маань эсвэл хадам талынх нь ингээ уулзуулахгүй байгаад байдаг. Тэгэхээр эргээд тэр залуу шүүхэд хандах боломжтой эцтэй. Би одоо ингээ хүүхдтэйгээ уулзах эрхээ ингээ авмаар байна. Ингээ уулзалт болохгүй нэгэд. Тэр нээлттэй. Энийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагууд гомлоо гаргаад явах. Эсвэл шүүхийн шийдвэр дээрээ тухайн уулзах цагаа шүүхийн шийдвэр дээрээ тодорхой оруулаагүй бол тухайлсан хэмжил гаргаад уулзах эрх нээлттэй байгаа. Зөв. Жишээлбэл одоо ингээд дагуур хүүхдтэй хүнтэй ингээд суучлаа гэж бодъё л доо. За нэг эрэгтэй одоо залуу маань нэг дагуур хүүхдтэй суучлаа. Гэтэл нөгөө дагуур хүүхд маань одоо ингээд автагаа уулзах гэдэг автагаа уулзах эрхийг одоо хангахгүй бас байгаад байдаг хүмүүс байдаг шүү. Тэгээ тэр хүмүүсийг яах ёстой юм жаа шүү. Хуулиндаа. Хүүхдтэй нь уулзах эрхийг хаана хандах ёстой? Зөвхөн ээж нь хандах ёстой үстэй. Гэр бүлийн тухай хууль иргэний хуульд заасны дагуу хүүхэд дагвар болон хүчилсэн хүүхдэд адилхан хүүхэдээ. Тийм учраас энэ хүүхэд уулзах эрхийг хинч хязгаарлах эрх байхгүй. За. Энэ уулзуулахгүй байвал тухайн хүүхдийн өмнө хүүхэд өөрөө гомдол гаргаж нэхэмжлэг гаргаж чадахгүй учраас тухайн эцэг их нь уулзуулах ёстой хүмүүстэй нь уулзуулж цаад өөр гэр бүлийн хүмүүс нь уулзуулахгүй байвал шүүхийн хандаж уулзуулах боломжтой. Одоо харааныхаа шүүхт хандна гэсэн үг шүү дээ. Тийм. Хариуцагч талын шаарай шүүхт. За. Тэгэд одоо тэтгэмжээ төлөхгүй байгаа залуучуудыг бас шүүхтээ бас буцааж хандах хэрэгтэй тий. Тэтгэмжээ төлөхгүй байгаа нөхөцөлд шүүхийн шийдвэр гарсан дээрөө шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад өгөх ёстой. Тэгэхгүйгээр шүүхийн шийдвэр гарчингууд өгжөө нэгэд хүмүүс эсвэл өгөхгүй байна гэдэг тэр чигт нь шүүхийн шийдвэр орхичдөг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль заасны дагуу шүүхийн шийдвэр гарснаас хойш энэ гэр бүлтэй холбоотой шүүхийн тэтгэмжийг хүлээн авах тодорхой хугацаа байдаг. 3-5 жилгээд тодорхой хугацаанууд байгаа. Энэ хугацаанд шүүхийн шийдвэрээ бас шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандаж байх ёстой. За тэгэхээр ер нь бол Монголын нийгэмд бас гэр бүл салалт ер нь бол тэргүй игнэнд бас явж байгаа. Тэгэхээр та бүхэндээ бас гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа бас салтаас үүдэж одоо үр хүүхэд нь хохирж байгаа тал дээр удаагнаас сошиалт өөрийнхөө бас пэйж хуудасаараа дамжуул та бүхэндээ хүргэдэг. Цаашид бас
хуулийн зөвлөгөөтэйгээ хамтарч энэ зүйлүүдийг бас нийгэмдээ хүргэж бас явъя гэж бодож байна. Тэгэхээр эргэн өмнө та бас хуулийг мэддэг байх хэрэгтэй. Магадгүй та гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа бол хуулийн байгуул тодорхой хэмжээнд хандсан байх хэрэгтэй. Эргээд энэ таныг эрхийг хамгаалах маш том суурь болно. Тэгэхээр одоо 10 жил 20 жил одоо хүчирхийлэлд өртөж байгаад хуулийн хяналтын байгууллагад хандаж чадахгүй явж байгаад магадгүй одоо өөрийнхөө эрүүл мэнд амь насаараа хохирлоо гэхэд шүүхийн шатанд ирэхэд та өөрийн гэсэн үзүүлж харах баримт нотлохоо ямар нэгэн одоо өмнө одоо тийм ээ гэр бүлийн хүчирхийлэлд одоо дуудлага өгчээсэн үү, бүртгэгдчихсэн үү, ийм гомдол санал өмнө гаргаж ирсэн үү, эдгээр зүйл бүх зүйл баримт олж үлддэг учраас магадгүй таны гэрт одоо тийм ээ ийм хүчирхийлэлд үлдээд магадгүй та хуулийн хяналтын газар нь хандаж чадахгүй үр хөвгтэй бодоод одоо эцгийн нэмчингээд одоо гомдол саналаа буцаагаад авчдаг нөгөө зүйл маань даамжирсаар хагаад одоо тийм ээ эрүүгийн хэрэг болж ямар нэгэн байр байдал хүндрэхгүй үүднээс бас аль аль талдаа бас хуулийн бас мэдлэгтэй байх ёстой гэдэг үүднээс удагнаас энэ рилийг одоо контент булаан тэмдэглэлээ бас эхлүүлж байна. Тэгэхээр энэ зүйлэн дээр бас хамтарч одоо энд хүрэлцэн ирж одоо хуулийнхаа талын одоо чиглэлээр одоо бидэнд бас зөвлөгөө өгж байгаад бас танд маш их баярлалаа. Тэгээд дараагийнхаа контент рилүүдээр хоёулаа илүү сайхан задлаад дэлгэрэнгүй бас юмнуудаа бас гаргаад яриад явчихнаа. Тэгээд та бүхэндээ маш баярлалаа.